Монгол улсын хууль нь суурьшлийн болон ногоон бүсээс 1 км-ийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрөл олохыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл Орхон аймгийн Баян Өндөр сумын Уурхайчин нэг хорооллын баруун хойд хэсэгт хорооллоос 200 м хүрэхгүй газар бутлуурын зөөврийн үйлдвэр байгуулагдаж чулуу бутал нь нарийн ширхэхтэй элэс шороо гаргаж байна. Тус ажлыг Орхон аймгийн 57 компани туслан гүйцэтгэгч болох Хөвсгөл аймгийн хүслэнт бүтээмж компани гүйцэтгэж байгаа юм а. Манай захиалагч нь болохоор Эрдэнэт үйлдвэр гэдэг юм. Тэгээд тэр Эрдэнэт үйлдвэрийн захиалгын дагуу бид нар Эрдэнэт үйлдвэрийнхээ гэрээгээ игээд ингээд энэ ажлаа гүйцэтгэж явж байгаа юм а. Эцэн зам дээрээ болохоор нэг шороо босох асуудал үүсэхгүй байгаа. Энэ үйлдвэр маань өөрөө одоо тэн дээрс хуурай материал ороод ийшээ ингээд амжаа гардаг учраас тэрийг бол надад бид нар услах ямарч боломж байхгүй. Яагаад гэвэл бид нар одоо 6 сард энийг ашиглалтанд өгөхийн төлөө явж байгаа. Энэ л орон сууцнд амьдарч байгаа иргэдийн л одоо бас нэг талын нэг зорчих аюулгүй байдал ая тухын хангахын төлөө бид одоо энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм л да. Тэгэхээр яг ингээд хүн амьдарч байгаа яг ийм орчинд ийм ойрхон ийм ботлуурын үйлдвэр байж болд юм бол яг хууль эрх зүйн үүднээс явна. За яг тэр хууль эрх зүйн тэр юм гэнэ бид сайн нарийн мэдэхгүй байна. Гэхдээ яг үгээр одоо л нэгэн жил бид нар энд ажил хийж байгаа. Одоо төв шатхуун маань нэмэгдсэн. Өмнө нь одоо төв шатхуун ямар байлаа, нодлон ямар байлаа, нодлогоос хойш одоо баг 1000 төгрөг хүчээд шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ манай энэ замын төсөв маань одоо баг 10 жилийн өмнө батлагдсан юм төсөв гэдэг юм. Тийм учраас бид нар бол эдийн засгийн хувьд бас аль болох дотоод нөөц болцоогоо ашиглаж авахгүй бол маш хэцүү болчиход байна л да. Барилгын тухай хуулиар 4-р сарын 15-наас газар шорооны ажлыг эхлүүлэх ёстой. Иймээс аймгийн мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох албаныхан хамтарсан баг гаргаж барилга зам засварын ажил хийхээр төлөвлөж байгаа компани байгууллагуудтай уулзаж зөвлөмж хөрвүүлж шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл тус дээрх хүслэн бүтээмж компани нь холбогдох албаныханд мэдээлэлгүй 57 компани зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Барилгын компаниуд руу одоо тээвэрлэлт хийж байгаа жишээлбэл Уурхайчин 1, 2, 3 гэдэг ч юм уу яг асфальтан биш хайргаа уучлалтай шорон замаар зорч байгаа тээврийн хэрэгслийн замууд шаардлага хангахгүй байгаа. Энийг бол нодлон бас л нэлээд л асуудал тавьсан. Жишээлбэл одоо Уурхайчин 1, 2-оос зөвөгдөж байгаа тээврийн хэрэгсэл одоо дээдс тавар, дээдс хажуугаар яваа дээдсийн байранд байж байгаа оршин суугчид 14, 15 байгаа оршин суугчдад айгүй их нэрвэгдсэн. Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө гүйцэтгэгч компаниуд бол өдөр тутмын услага хийгээд тэр замыг ашиглах ёстой. Энэ нь хийгдэхгүй байгаа. Энэ дээр бас бид нар ч өөрснөө бас сайн хяналт авахгүй байгаа. Тэр бол бас буруудаа үйлдэл аль аль талдаа гарч байгаа. Тэгэхээр тэрийг гаргахгүй тулд энэ жил сургалтаа хийгээд тэгээд араас нь бол хяналтаа тогтмол хийгээ явна л гэж. Хуурьшилттай үед бол өдөрт 3, 4 удаа услага хийж тэрүүгээр ерөөсөө тоосны хэмжээг босгохгүй тээвэрлэлт хийх ёстой. Нөхцөл шаардлага нь тийм тий. Гэхдээ одоо тэгж яг амьдрал тэгээд хийж байгаа одоо тээвэрлэл байхгүй байгаа. Энэ дэр бол гүйцэтгэгчч буруу байгаа, бидний хяналт авахгүй ч буруу айлтал. Уурхайчин нэг хороол нь 2021 онд ашиглалтанд орсон 300 айлын орон сууц. Цаашлаад Уурхайчин 2, 3 төслүүдийн хүрээнд хорооллуудыг холбох авцам тавигдаж байна. Энэхүү ажлыг 2020 онд хийх ёстой байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас энэ ажил үдээд эхлүүлжээ. Ингэхдээ бараа материал бензиний үн өссөн учраас төсөвтөө тааруулж хэмнэлтийн бутлуурын үйлдвэрийг оршин суугчдын хажуу хаяанд байгуулжээ. Үүнээс болж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэг зөрчигдөж байна. Учир нь тус хороол нь задгаа балконтой тул айл өрхүүд цонхоо онгойлгох төдийд гэрт нь тоос ордог байна. Түүнчлэн хүүхэд салхилуулахад тоглоулахад хүртэл хүндрэл учирдаг тухай иргэд ярьж байлаа. Тэгэхээр энэ Уурхайчин 1, 2, 3 гэсэн орон сууцны төслийн гадны одоо энэ төвийнхаа үндсэн замтай холбоос замын ажил явагдаж байгаа. Одоогийн байдлаар бид нар зогсоочод байна. Аль болох богино хугацаанд юу яая гээд одоо энэ бид нар материалаа бэлдэж авъя гээд одоогоор энэ бидний авчирсан тоног тохиромж жоохон хугацаа авах юм байна. Тийм учраас бид нар богино хугацаанд энэ материалаа бэлдэж авахын тулд гээд дахиад өөр хүчин чадал сайтай дахиад нэг тоног тохиромж авчирж байгаа. Авчрахад одоо бид нар явцсан байна. Аль болох бид нар богино хугацаанд л одоо энэ материалаа бэлдээд авчиг гэсэн ийм л зорилго тавиад байна. Гэрээгээр болохоор бид нар улсын байраас өмнө 7 сарын 5 гэхэд бүгд ашиглалтанд өгнө гэсэн ийм гэрээтэй явж байгаа. За энэ бидний энэ үйлдвэр ажил маань энэ 5 сарын 1 гэхэд үйлдвэр бол дуусна. Ажиллагаа нь бол хийгдэж дуусчихна.
Цаг хугацаа санхүү мөнгөө хэмнэхийн тулд иргэдийг хохироож бүтээн байгуулалт хийж байгаа нэрээр далайлгаж, зам талбай эвдэлж Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа 50 лан компани нь өмнө ч бас Эрдэнэт хотыг тоггүй болгож нилээдгүй хохироож байсан. Одоо ч тус байгууллагын талаарх асуудал дуусаагүй бөгөөд хотын ногоон байгууламжийг нөхөн сэргээгүй байгаа юм а.